байдаг. Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсч чад. Одоо харчлаа. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад. Хүний хэрэг биш юм шүү дээ. Морог төрөг хэрэг 1970 онд миний аав хэлсэн үг. Манай тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт аваад явах байхад тэр цагаан цэгцийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж хүргэдэг Сэтгэлээ нэй. Чин сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй нэгэн зочныг үзэгч та бүхэндээ танилцуулахад таатай байна. 7 дугаар дүрийн нар банчин хотогт эрхэм та бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэнд их талархлаа. Амгалан морилж явна уу та? Амгалан байна. Сайн байна уу та? Сайн байна. За нэвтрүүлэгтээ намарч байна. Сайхан намарч байна. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад бас миний зүгээс баяртай байна. Манай Эрдэнэ хотод өмнө нь ер нь иржээв. Би анх удаа ирж байна. Анх удаа ирж байна уу? Ямар сэтгэл төрж яах юм? Энд ирэхэд их сайхан байна. Анх удаа богоноор наашаа ирлээ. Сайхан амраад түрээд ирсэн. Сайхан байна. Манай Эрдэнэ хотод анх удаа ирж гинөө гэж асуудгийн учир нь бид Эрдэнэ дотороо их бахархдаг. Тэгэл хотоо магтуулах гэж байгаа санаатай. Нөө зүг. Ер нь бол яг хуу манай Эрдэнэ хот байгуулалт болоод энд оршин сууж байгаа амьдарч байгаа хүмүүс нь Монгол иргэний нэг загвар байх юмсан гэж хүсдэг учраас л хотоо магтуулах гэдэл ирсэн зочин болгоноос манай хот ямар байна, сайхан байна уу гэж асуудаг тийм юм. Тэгэхээр анхны сэтгэлдээ бас нэг жоохон дэлгэрүүлээч. За. Ерөнхийдөө яг ирээд явхад одоо зам төвжрэлгүй их амгалан тайван байна. Тэгээ дээрээс нь их өндөр сайхан бурхан багш заасан байгааг бол харлаа. Тэгээ ерөнхийдөө одоо бурханы дүр хөргийг ингээд задна гэдэг бол маш их буян хураадаг гэж үздэг. Тэгээ ууралдсан байхад хүртэл одоо бурханы дүр хөргийг харахад буян хураадаг. Дээрээс нь ирээдүйд одоо бурханы хутгийг олоход бас тийм авиас тогтдог гэж үздэг. Тэгээ ирээд хүмүүстэй ярилцж байхад бол одоо эрдэнэт үйлдвэр ард иргэд болон одоо нийгмийн сайн сайхны төлөө бас их зүйл хийдэг юм байна. Ялангуяа одоо энэ коронавирустэй үед одоо өөр албан байгууллагууд бол одоо ажилчдаа цөөлөх, хасах, цалин хасах тиймэрхүү юм бол их болж байгаа. Тэгэхэд эрдэнэт үйлдвэрийн нэг жишээг бол одоо ажилчдаа цалингийн 10% нэмсэн гэд тгий сонслоо. Тэр бол бас надад сайхан санагдаж байна. Одоо энэ байгалийн баялагийг одоо ард түмэн түгээх, одоо нийгмийн сайн сайхны төлөө ингээд буянтай үйл хийж байгаа нь бол их сайхан санагдаж байна. Бурхан багшийн сэрэг дүрийг харахад буян хурдаг, буян тогтдог гэдэг юмыг таасаа ярьж байна. Яг буян гэж юу вэ? Яг буян гэдэг бол одоо хийсэн үеийн үр дүнд одоо сэтгэл зохистой сайн үр дүн гарч л байх юм бол тэрнийг буян гэж байгаа. Сэтгэл зохицтой гэдэг нь сэтгэлд нийцтэй гэсэн үг баг. Гэхдээ нийтийн сэтгэлдөө зөвхөн хувь хүний сэтгэлдөө. Нийтийн ч байж болно, хувь хүний ч байж болно. Ер нь сэтгэлдэл зохицтой зүйлэл хийгдэж байвал тэрийг буян гэж үзнэ л гэж ойлгож болох уу? Хийсэн үеийн үр дүн одоо өөрийн сэтгэлд ингээд нийцтэй, зохистой тийм зүйлийг буян гэж байгаа. Тэгээ бурхны чинь юу гэж үздэг вэ гэхээр одоо хүн хийгээгүй үйлдэх юм бол учрахгүй гэж байгаа. Би түүний жаргал зовлон гэдэг байгаа зүйл ч гэсэн одоо уг шалтгаангүй гарахгүй гэж байгаа. Хүн яг ямар үйл хийн түүнтэй аргалзсан үр дүн гарч байна. Одоо би хэд сэтгэл гураар одоо бусдад тустай сайн үйл хийгээд байх юм бол түүний үр дүн сайн сайхан зүйл. Харин би хэд сэтгэл гураар бусдад оролдоо муу үйл хийгээд байх юм бол муу үр дүн гарч байна. Энэ бол одоо шашны номлол гэхээс илүү яг бодит байдал байна гэж. Одоо бурхны шинэ бурхан гэдэг ойлголт бол одоо хүний жаргал зовлонг бүтээгээд байгаа юм бол байхгүй. Хүн өөрөөхөө одоо хийж байгаа үйл үр дүнгэл одоо эдэлж байна гэж.
Тэгээ одоо юу гэж бурхны шинж юу гэж үздэг вэ гэхээр одоо энэ чөлөө учрал бүрдсэн энэ хүний биеийг олж төрнө гэдэг одоо маш ховор гинэ. Урд урдны маш их буйны үр дүнд одоо бий болох зүйл гэж. Одоо сайхан сэтгэлтэй байсан, өглөө өгжсэн, бусдад туссан байдаг юм. Тэр их одоо буйны үр дүнд л одоо ийм биеийг олох бололцоотой гэж. Тэгэд ялангуяа ингээд төгс гэгэрх бололцоод энэ бурхны шинжтэй учрна гэдэг бол маш их буйны үр дүнд бий болох зүйл юм байна л да. Тэгээ энэ хүний биеийн хэргийг гаргах юм бол маш их хэрэг хэрэгтэй байна гэж. Энэ биеэр бид хүн одоо бусдад тусалж болж байна, юм бүтээж байгуулж болж байна. Дараа дөрөл сайн төрөл авъягүй сайн төрөл авч болж байна. Цаашлаад хамаг амтны төсөнд бол бурхан болъё гэсэн ч бурхан болох болцоод маш үнцэнтэй бий байна гэсэн үг ер нь л. Зөвөр жирийн одоо бүр энгийнээр ярих юм бол одоо за нэг суглаагаар ярьлаа гэж бодоход хожиж бол хамгийн том суглааг одоо хожицсан байна л гэсэн үг. Тэгэхээр энэ хүний биеийг бас хамгийн наадлын хэрэг нь яаж гарах юм бэ гэхээр энэ насанд нэг амар амгалан ад жаргалтай байх, дараа төрөлд нэг сайн төрөл авах үйлийг хурааж иж хүний биеийг авсны хамгийн наадлын хэрэг нь гарна гэж. Тэгэхээр одоо бурхны шишин байна, өөр шишинтэй хүмүүс байна. Бид хүн бүгдээрээ юугаар адилхан юм бэ гэхээр бүгд зовлон хүсгүй аз жаргал хүсдгээрээ адилхан байна. Тэр үсээд байгаа аз жаргалыг яаж мэдэрч ийн гэхээр одоо бие болон сэтгэл хоёроор мэдэрч ийн гэдэг. Бие амгалан гэдэг бол ерөнхийдөө яг 5 метрийн амгалан. Сэтгэлийн амгалан гэж бас байна. Тэгэхээр энэ хоёр амгалангийн аль нь илүү аз жаргал амар амгалан өгөөд байна. Тэрнийг бас ажиглан шинжилж үзэх хэрэгтэй гэдэг юм л да. Жишээ нь одоо 5 метрхүү гадна талд одоо улс орны хөгжил төвшилж байдаг юм уу, ажил төрөл хийх, одоо тэгээд нүдээр гоё юм харах, хамтаа ол идэх, дуртай дуу сонсох байдаг юм. Энэ 5 метрхүү хичнээн амгалан байгаад дотоод сэтгэлд одоо юмд санаа зовсон, эсвэл одоо өөр хүүхдийн санаа зовсон байдаг юм, айцтай, эсвэл уур шунал хатаархал тэргүүтийн буруу сэтгэл хүчтэй байх юм бол тэр 5 метрхүү амгалан мэдрээ жаргалтай байх болцоог байна гэж. Жишээ нь одоо нэг хамт олонтойгоо ч юм уу одоо дуртай дуу сонсох, хамтаа хоол идэх ингээд 5 тухтай ингээд жаргалтай байлаа гэж бодё 5 метрхүү амгалан. Тэгэнгүүт одоо нэг таагүй мэдээ сонслоо гэхэд сэтгэл амгалангүй болж штэ тий. Тэгэнгүүт нөгөө үнэхээр л нөгөө гадна талд нөгөө найз нөхдөд хамт байсан жаргалтай байсан тэр мөч сэтгэл амгалан биш байхад яг л өмнөх айдлаар байж хахад жаргал мэдэрч чадах юм болчиход байгаа. Тэгэхээр би сэтгэл хоёрын одоо сэтгэл нь илүү амар амгалан өгж ийн гэдэг бол одоо маш тодорхой байна. Жишээ нь одоо бас тамирчин хүн байна. Одоо би тамирчин хүмүүстэй уулзаад ямар үед илүү аз жаргалтай байсан бэ гэдээ асуухад бол би яг амжилт гаргасан үедээ ялд байгуулсан үедээ их жаргалтай байсан юм а гэд хариулж л. Тэгэхээр тамирчин хүмүүсийн одоо амжилт гаргасан үеийг бодох юм бол одоо би юм ахад энэ 5 метрийн хувьд бол маш зовлонтой байгаа шүү дээ. Хямралтай тий сүлдсэн ядарсан. Тэгсэн мөртлөө одоо сэтгэл зүйн үед одоо би ялцлаа гэхэд тэрнийг хайхрахгүй би жаргалтай байсан гэж хэлж чадж байгаа. Энэ дээрээс бас ямар дүгнэлтэнд хүрж ийн вэ гэхээр одоо би сэтгэл хоёроо одоо сэтгэл нь илүү амар амгалан өгж байна гэдэг бол тодорхой болж. Тэгээ үнэхээр л одоо аз жаргал хүсэж байгаа бол аль нь илүү амар амгалан өгöd байгаа тэрнийг сонгох хэрэгтэй шүү дээ ер нь бол. Тэгэхээр бид бүхэн аз жаргалыг хайхтаа зөвхөн 5 метрийн амгалан төдий одоо гаднаас аз жаргалыг хайгаад байна гэдэг. Яг тэр бол яг аз жаргалын одоо үндсэн шалтгаан нь зөв болохгүй байна л гэсэн үг л дээ. Одоо нэр алдартай болох, эсвэл лид баялагтай бол нэг жаргалтай болчих юм шиг тэм сэтгэл зүйн маш их хүчтэй байна гэдэг. Тэгэнгүүт одоо тэрнийг бүтээх гэж бас нэлээд хүч хөдөлмөр гарна те. Тэгээ бүтээсний дараа одоо тэрнийг хадгалж авчулдах гэж бас хэцүү байна гэж. Дээрээс нь одоо гадна талд нэг зорьсондоо хурж юм уу хүснээ авч иж нэг тэм жаргалтай болж ийн гэдэг. Яг тэр үед жаргалтай байжгаад тэгээд тэр жаргалтай мэдрэмж агшаа агшнаар ингээ багасаа явчихж байна гэж. Багасаад үнэхээр төгс амар амгалан ад жаргал байсан бол тэр жаргалтай мэдрэмж удаан байх тусмаа улам жаргалтай байх хэрэгтэй гэж. Тэгээ нэг хүсч авсан юм нь одоо шин загвар гараад ирэхэд нөгөөт нь бүр хэрэггүй болоод дахиад нэг юм руу явах байдаг юм уу? Гадна талд байгаа зүйл чухалч гадна талд хүчтэй чухалчлах тусмаа одоо тэнд нь тэр хүчтэй чухалчилсан зүйлд нь жоохон саад орох, жоохон эвдрэгч байдаг юм асуудал орох юм бол яг эсэргээрээ сэтгэл зүйн хямралд ороод байна гэдэг. Харин дотоод сэтгэлд амар ам бусдыг инэрч хайрцсан сайхан сэтгэл юм уу? Дотоод сэтгэл хамгаалантай байх юм бол бүр ямар ч нөхцөл байдалд сэтгэл хамгаалан тайван жаргалтай байх болцоотой байна гэж. Тэгэхээр ер нь аз жаргалтай байх бол одоо сэтгэл зүгээс маш их хамааралтай байна гэж. Ямиг харж байгаа онцөг маш чухал. Жишээ нь одоо за нэг хүнийг бүр ингээ хилмигдүүлээд юм уу эсвэл нэг хүчээр шийтгээд нэг газар хорчлоо гэж бод. Тэгэхэд бөөн сэтгэлийн зовлон байгаа шүү дээ, хямрал. Тэгэнгүүт одоо яг хилмигдүүлэлт үед лам хуургуудыг бас бариад
хорьсон байна. Тэгэхээр тэр хүн харж байгаа өнцг нь одоо энэ сайхан 3 хоолтой байна. Бясалгал бүтээл хийхэд бас их сайхан нөхцөл бүрэлдлээ гэсэн байдлаас харсан ба. Тэгээ бүр нөгөө сэтгэл амгалан тайван. Одоо тийм гадна шорон гэхэд нэг хүн тайван байж болж байна, нэг хүн зовлонтой байж болж байна. Харж байгаа өнцгөөс хамаарч байна гэж. Тэгээ нөгөө лам хүнийг одоо за хугацаа ч болчлоо одоо гар гэсэн чинь би гарахгүй ахиа жоохон энд байж болох уу гэдэг. Тэр юмыг харж байгаа өнцөг ерөөсөө маш чухал. Юмыг ухаалгаар ингээд харах юм бол ямар ч нөхцөл байдал одоо амгалан тайван жаргалтай байх бололцоотой байна гэж. Тэгэхээр одоо энэ аз жаргалтай байхад энэ сэтгэл их чухал юм бол энэ сэтгэлийг юу зовлонтой болгоод байна, юу жаргалтай болгоод байна гэдгийг одоо Бурхны шинд бол яг учир шалтгааны үүднээс их шинжлэх ухаандаг маш нарийн судалж байгаа. Тэгээд сэтгэлийг амгалан биш одоо тавгүй болгоод байгаа зүйл юу байна вэ гэхээр одоо бид бүхний буруу сэтгэл байна гэдэг. Уур, шунал, хатаархал гэдэг юм уу. Энэ буруу сэтгэлүүд юунаас үүсээд байна вэ гэхээр одоо биел болж бусд нь хамаагүй гэсэн яг энэ аминч үзэл. Хичнээн одоо эрдэм мэдлэгтэй байгаад боловсралтай одоо гадаадд сургуульд өгсөн байдаг юм эрдэм мэдлэгтэй байгаад ганцхан амиа байн бодсон хүн байх юм бол тэр хүнтэй хүн хамтарч ажил төрлөл хийхгүй шүү дээ. Ер нь бол яаж ч магадгүй те. Харин бусдыг инэрч хайрлсан сайхан сэтгэлтэй хүн байх юм бол тэр хүнтэй хамтраад ажил төрлөл явуулах бас бололцоо байна гэсэн. Тэгээ энэ аминч үзэл одоо юунаас үүсээд байна вэ гэхээр одоо юмсын мөн чанарыг үнэн зөв таньж мэдээгүй одоо мэдхгүйгээс мунхаас үүсээд байна гэж. Бодит байдал одоо 10% байхад 90% нь баг сэтгэл зүгээс хамааралтай байна гинэ. Одоо бид бүхэн нэг юмыг одоо туйлын сайхан юм шиг сэтгэлдээ харахад түүнд одоо шунал төрөх байдаг юм уу? Тэнд нь жоохон саад болоход уур бухимдал төрж ийн гэж. Тэгээ бид бүхэн одоо яг ууртай үед одоо хайртай дотны хүмүүсээ харахад бол туйлын муу хүн шиг. Харин хайрын нэрлийн үед харахад нэг туйлын сайн хүн шиг болчихдог. Хүн тэгж амархан сайн муу болоод өөрчлөгдөд байна гэж байхгүй гэж. Бид гэдээ харж байгаа өнцөг сэтгэл зүй бол яг бодит байдлаас одоо хэтрүүлэгтэй хараад байна л гэсэн үг юм л. Тэгэхээр одоо энэ буруу сэтгэлүүд яг ямар гэмтэй байна вэ? Ямар асуудал тарьж байна гэд гмийн олон талаас нь бодоод байх юм бол тэрнээс гарах арга зам хайж эхэлнэ гэж. Одоо хоёулаа жишээ нь уур дээр аваад ярилцаж үзье. Одоо уурын мөн чанар юу юм бэ гэхээр өөрийн сэтгэлийг амгалангүй болгох, бусдын жаргалтай байдлыг одоо бүснүүлэх, хорлох нэг ядан дийлэх гэсэн нэг тэм сэтгэл байна гэдэг. За тэгвэл энэ ийм сэтгэл юм бол энэ одоо ямар гэмтэй байна вэ гэх юм бол одоо өөрийн нөгөө сэтгэлийн амгалан тавин байдал бүгд байхгүй болчихж штэ. Тэгээ тэр амгалангүй сэтгэлээр одоо ямыг хүлээж авах, шийдвэр гаргах одоо дүгнэлт хийх ч байдаг юм уу. Түүний үр дүнд хилээр ихэд бусдыг гомдох муу үг. Биеэр ихэд бусдад торлоо муу үйл хийж. Түүний үр дүнд буцаад өөрт одоо асуудал бэрхшээл ирж шүү дээ. Ер нь бол хайртай дотны хүмүүсээ гомдоож, энэ өөрөө сөндүүлэх чинь, холдуулж, дан өөрийн нэгж байгаа хүмүүсийг өөрөөсөө холдуулж гэнэ гэж. Одоо нэг албан байгуулах ч юм уу эсвэл гэр бүл хамт олонд нэг л ууртай хүн байх нь эргэн тойрны амгалан тайван жаргалтай байдлын бүгдийг одоо бүснүүлээд байна гэсэн. Энэ бол яг ил харагдах хэсэг. Далдтаа ямар гэмтэй байна вэ гэхээр одоо бид бүхэн уртудаа наслах, хэрүүлэнх байх, хэлбэг дэлбэг байх ч байдаг юм уу. Энэ бүхэн дам буйны үр дүнд бий болж гэнэ гэж. Бусдад сайн үйл хийсний үр дүнд. Тэр сайн үйл сайхан сэтгэл дээр одоо хөтлөгдөж ижил хийх болцоотой гэсэн. Тэгэхэд энэ ууралж уцаарлаад байх юм бол тэр буйны үр дүн шатаадаг гинэ. Одоо өвчин орох, ажил үйлс марцсан саад орох гэдэг юм уу. Ийм аюултай гэмтэй зүйл байна гэсэн. За тэгвэл ийм гэмтэй сэтгэл юм бол энэ одоо яаж үүсээд байна вэ гэхээр одоо хүсгүй юм хүн хийх юм бол уур бухимдал төрж байна гэж. Хүссэн юмд нь одоо саад болох юм бол уур бухимдал төрж байна гэж. Мөн одоо дайсан дургүй хүнд нь хүн туслахад хүртэл уур бухимдал төрөд байна гэсэн. Энийг ингээд товчлоод хэлэх юм бол одоо өөрийн сэтгэлд юмс үзэгдэл нийцэхгүй болохоор л уур бухимдал төрөд байна гэсэн. Тэгээ бодит байдал дээр одоо бүх юмс үзэгдэл өөрийн сэтгэл нийцэх бололцоотой юм уу ямар ч одоо тийм бололцоо байхгүй гэж. Одоо жишээ нь гадаа одоо хүүтэрч байна. Тэгээ гадаа явж идэл одоо би даармааргүй байхад энэ байгаль дэлхийн намайг дааруулад байна гэд хорилоод уурлаад одоо ямар ч үр дүн байхгүй шүү. Өөрийн сэтгэлийг л одоо ухаалгаар хараа гадна талын юмс үзэгдэлтэй нийцүүлж сэтгэл амгалан тайван жаргалтай байх бололцоотой. За тэгээ одоо энэнийг дарах одоо хоёр арга зам байна гэж ерөндөг. Өөрийн эсрэг хоёр арга зам нь юу юм бэ гэхээр нэг нь бусдыг жаргалтай байгаасаа гэсэн сэтгэл бяцлах гэж. Чин сэтгэлээсээ одоо хайртай тутны хүмүүс юм уу эргэн тойрны хүмүүсээ жаргалтай байгаасаа гэж бодох юм бол бус руу ууралж чадахгүй байна л да. Уурлах юм бол бусдын жаргалтай байдлыг бүснүүлэх гэнэ шүү дээ. Энэ бусдын жаргалтай байдлыг бүснүүлэх хорлох сэтгэл болон бусдыг жаргалтай байгаасаа гэсэн сэтгэл хоёр гал ус хоёр шиг харьцуулж байна гэж.
Тэгэхээр бусдыг жаргалтай байгаасаа гэж бодгоцсон өөрийн сэтгэл амгалан бусдад тустай. Дээрээс нь одоо бид хүний хүсдэг сайн сайхан зүйл дам бусдаас харилцан амарч бий болж яах гэж шүтэн барилдаж. Одоо дулаан уран байр, хоол унд, хувц сунар дам бусдын хийсэн зүйл байна гэж. Тэгээ мөн одоо энэ эрдэнэт үйлдвэргээ байгаль дэлхийдээ хүртэл бид хүн бол харилцан амаралтай биш үү? Тэр нь бол тэгэхээр бид хүний хүсдэг сайн сайхан зүйл бусдаас харилцан амарч бий болоод байгаад тэр хамааралтай байгаа зүйл рүү хор хүргээд байх юм бол өөрт буцаал одоо асуудал бэрхшээл ирэх. Тэгээ өөрийн аз жаргалын шалтгаанд багаагаар үгүй болоод байна гэсэн үг юм бол. Тэгэхээр одоо бусдыг инэрч харилцсан сайхан сэтгэл бол маш хэрэгтэй байна гэж. Нөгөөх нь бол одоо бусдыг нэг нь хоёр дахь арга зам нь бол одоо төвчээр бяцлах гэж. Бурхны шин төвчээрийг юу гэж үздэг вэ гэхээр одоо сэтгэлийг хямраах, тавгуудуулах нөхцөл бүрэлдэхэд тэнд хямрахгүй байх нь төвчээрийн мөн чанар гэж. Тэгэхээр одоо ямар ч асуудал ирэхгүй юм шиг хүн дээр нэг жижигхэн асуудал ирэх юм бол маш хүн дээр хүлээж авах юм байна л да. Тэрнийг одоо сэтгэл зүгээр одоо хэтрүүлэхтэй хараад байна шүү дээ. Тэгээ маш сэтгэлийн зовлон байна гэж. Ямар ч асуудал ирэхгүй юм шиг сэтгэл зүйтэй байх юм бол нэг жижигхэн асуудал ирэх юм бол бүр хүн дээр хүлээж аваад хямраад байна гэж. Харин зарим асуудал бэрхшээл бол одоо бурхан шүтэнд даврал одуулах, нүглэн амжлах, буян үйлдэх, сайн үйл хийх байдаг юм уу? Тэр үеийн үр дүнд бүр муу үйл жижигхэн одоо зүйлээр урах бас болцоотой байна гэж. Тэгэхээр одоо энэ жижигхэн зүйл асуудал юм шиг боловч энүүгээр бүр том үйл хаагдж байна да гэсэн сэтгэл зүгээр харах юм бол тэн дээр нэг хямрахгүй байна гэж. Одоо нэг хүн гадагшаа явах гээд тикет авсан байсан байна. Тэгээ онгоцноос онгоцроод бөө ууралсан. Одоо билетийн дэмий хүлчлээ одоо хэрэггүй болчлаа гэд. Тэгсэн чинь нөгөө онгоц нь сүрсэн баг. Зарим асуудал одоо ийм асуудал юм шиг боловч бүр том үйл хаагдах тохиолдол бас байдаг. Тэгэхээр жаргалтай байхаас илүү одоо энэ зовлонтой байх шалтгаан маш их байна гэдэг. Тэгэхээр энэ дээр жоохон зовлон хүлээж авах. Энэ зовлон хэрэгтэй шүү гэсэн талаас харах юм бол сэтгэл амгалан тайван байх бас бололцоод. Ямар ч хэрэггүй юм шиг талаас харах юм бол арай асуудалтай болчихдог. Одоо яг төвчээр бяцлахж байгаа лам хүмүүс бол хайртай тутны хүмүүс дээр төвчээр бяцлах бололцоогүй байна л да. Заавал сэтгэлийг хямраах нөхцөл бүрэлдэхэд тэнд хямрахгүй байх нь төвчээрийн мөн чанар байна шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр яг энэ төвчээр бяцлах гэж байгаа лам хүний өнцгөөс харах юм бол одоо дайсан, дургүйхэн, ховж ивш, хүмжилж байдаг юм уу? Ийм асуудал ирэхэд энэ хэрэгтэй талаас нь харж байгаа. Бүр баяртайгаар хүлээж авна. За ашгүй минь одоо л би ингээд сэтгэлийг хямраахгүй ингээд төвчээр бяцлах нөхцөл бүрэлдлээ дээ. Тэгээ ингээд ухаалгаар харах юм бол хэрэгтэй талаас харах юм бол тэн дээр хүн зовхгүй амгаланч байж болж байна ер нь бол. Тэгээ яг ингээд энэ бурхны шний сургаал намыг учир шалтгааны үүднээс ингээд нарийн судлах юм бол сэтгэл амгалан жаргалтай байх, цаашлаа бурхан болох маш нарийн арга зам байна. Тэгээ монголчууд бол одоо эцэг өвгдөөсөн бурхны шинтэй, бурхны шнийг ингээд дээдэлж ирсэн ард юм. Тэр бид хүн одоо дангаан сүсэг төдий биш. Учир шалтгааны үүднээс судлах юм бол маш хэрэгтэй арга зам байна. Одоо барууныхан, гадаадынхан одоо зөвхөн гадна талын хөгжил рүү их анхаарч исэн бол гадна талд хичнээн эд баялагтай, мөнгө дөрөхтэй, алдар нэртэй болоод дотоод сэтгэл амгалан бол биш бол жаргалтай байх бололцоогүй байна. Энэ сэтгэлийг амар амгалан болох арга зам юунд байна гэж хайгаад яг учир шалтгааны үүднээс хайгаад энэ бурхны шний энэ сургаал нам бол сэтгэлийг амар амгалан болох маш нарийн арга зам байна гэд бурхны шинд маш ихээр орж ав. Тэгэхэд одоо бид бүхэн эцэг өвгдөөс уламжилж ирсэн энэ шашин соёл бол маш одоо үнцэнтэй өв соёл тээж байгаа нь бол одоо тодорхой байна. Тэгэхээр энийг бид бүхэн бол одоо учир шалтгааны үүднээс одоо судалж мэдэх нь бол маш хэрэгтэй байна. Тэгэхээр бид бүхнийг шашин гэсэн нэр төдий ойлголт төдий байгаад тэгээд одоо янз янзын юм ярих энэ бол одоо жоохон буруу зүйл байгаа. Хүн ер нь ихээс төрөхөд өөрөө тэр ирээдүйд хийх гэм нүгэлтэйг хамт төрдөг. Би яагаад гэж асууж байгаа юм хэрэг. За ойлгох гэдэг бол одоо бас магадгүй ингээд бахардаад бухимдаад ингээд хийж байгаа үйл бах. Бүгд ихээс төрөөлөл үйлдэн шүү дээ. Тэр тийм учиртай юу? Ерөнхийдөө одоо бид бүхэн энэ орчлонд төрж өгöd байгаа бол одоо үйл нисманс ирэхэнд байна гэж. Юмсын мөн чанарыг одоо үнэн зөв таньж мэдээгүй ирэхээр үйл ураагаад одоо энэ хүний бие эднэр авч байгаа ч одоо үйл ирэхэнд байна гэж. Одоо энэ чинь жоохон зовлонгийн мөн чанарт зүсэх юм бол өвдөн шүү дээ. Тэгэхээр урдны хийсэн үйл ирэхээр л ингээд төрж аваад энэ орчлонд сансарт ингээд эргэлдээд байна гэж. Тэгээ гэгэрэлгээд байгаа бол одоо энэ үйл нисманс эрхийг хааж одоо юмсын мөн чанарыг үнэн зөв таньж мэдэж ухаараа тэр ухаарлаар одоо бусдад хорлоггүй ёс суртахуунтай явах. Тэгээд одоо энэ сансрын одоо ингээд хүрднээс гарах болцоо байна гэж. Тэгээ харин бод сэтгэл сайхан сэтгэлийг одоо бяцлагаад эцэст нь хүрэх юм бол одоо төгсгийг ирсэн бурхан болох болцоо.
Юмсын мөн чанарыг үн зөв таньсан ухаарл бэлэг бэлгэн хоёрыг хослуулж иж одоо төгсгийг ирэх бололцоотой гэж. Сүнс гэж юу бий? Сүнс гэж байгаа. Сүнс одоо амтан бүхэнд байна уу? Аль эсвэл тэр дундаа одоо ингээ юу гэдэг зөвхөн хүнд байна энэ төр гэдэг ялгаа байна уу? Ерөнхийдөө амтан бүхэнд байна гэж. Одоо бид бурхны шинж юу гэж үздэг вэ гэхээр одоо дараа төрөл байна гэж үзэж байгаа. Одоо шинжлэх ухаан ч гэсэн тэгж шүү дээ. Одоо физикийн шинжлэх ухаанд бол одоо энерги хүсдэж үгүй болохгүй гэж. Тэгээ хүн өхөнгүүт одоо тэгээд нөгөө энерги чинь байхгүй болохгүй гэсэн үг шүү дээ. Ер нь бол бид бүхний ухамсар төрхөөс өөх хүртэл ямар үйл хийсэн тэр үйлийг аваад дараа төрөл рүү явж гинэ гэж. Би одоо дээдс багш нарын түүх намтрыг уншиж байхад бол одоо далаа багшийг тодруулах гээд нэг баг бүрдүүлээд явсан байгаа. Одоо чойчон сахиус буулгаад хаан турч гээд. Тэгэхэд одоо далаа багш нэг 3-4 настай жоохон байсан байна. Тэгэхэд өмнөх төрөлдөө хэрглэж исэн ирэх. Тэгээ өмнөх төрөлдөө нь одоо их ойрхон байсан лам хүнийг энгийн хувц өмсгөөд аваад утсан баг. Тэгээд очиход энэ миний ирэх байна гэж шууд ирэхин таниад. Тэгээд энэ хүнийг таних уу гэд нөгөө энгийн хувц өмсгцэн лам хүнийг харсан чинь наадах чинь тэр хийдэнд лам байна гэд шууд хэлсэн баг. Ерөнхийдөө өмнөх төрлөө сансан одоо утга товилгаад гэлтгүү энгийн тохиолдол маш олон байгаа юм. Догшин утгатын сахиус гэдэг кинон дээр. Тийм. 10 жаа утгатыг тодруулж байгаа байна тийм ээ. Тийм. Гончиг ламтаа энэ миний маршоо гэж хэлж яддаг санаж байна. Юу бэлэн цэцэн үгтэй дарихгүй. Тэнэг бүхэн үүдэн сууж ухаантай болгон хойноос суудаггүй хорвоо шүү дээ. Ухаasta. Том хүнтэй өксөргөөч гэх нь юу? Яасан задарсан бандив? Гар! Минийхөө үг хайчих нь. Та хүний маар унжирчаад хоймос битгий ханхал. Хүмнэ. Миний хөө ингэж болдоггүй юм. Миний хөө. Энд чинь моён хотгтыг хуурстай ажина. Миний хүүд хүндэтэн. Анчин ламтаа би мороо авлаа шүү. Эзэн юмаа мэдэж иргэн нусаа хашдаг юм аа. Тэгэхээр сүнс гэж бол одоо ерөөс амьд амтан бүхэнд байх нь. Тий. Дахин төрнө гэж бас байх уу? Одоо тэр үүлийн ирэхээр одоо их болсон 6 зүйл гээд байгаа шүү дээ. Ер нь бол 3 зай, 3 сайн зай байна гэдэг. Би хэл сэтгэлгээрээр одоо бусдад оролдоо муу үйл хийгээд байх юм бол түүний ирэхээр 3 зайн төрнө гэж. Одоо адгуус амтны төрөл бол 3 зайг хамгийн дээдл. Тэгээ бэрд гээд нэг төрөл. Тэгээ тамийн төрөл байна гэж. Харин би хэл сэтгэлгээрээр бусдад тустай сайн үйл хийгээд байх юм бол түүний үр дүнд одоо хүний төрөл, асуур, тэгээ тэнгэрийн төрөл гээд ийм сайн төрлүүдэд төрөх бололцоо байна гэж. Бололцоо байна. Яг тэр бололцоог эзэмшээд гэдэг юм уу дахиад төрсэн тийм тохиолыг бас хэлж болох уу? Тийм тохиол байна уу ер нь? Төрөний хэлсэн жишээ нөө далаа багшийн жишээ байна шүү дээ. Тэрийг тэгээ өмнөх төрлөө санаж байна. Тэгээ өмнөх төрлийнхөө эцэг эхийг таних, өмнө юу хийжсэнаа таньж байгаа маш олон тохиолдол байгаа хүмүүс. Энэ зөвхөн одоо тэр хотог товилгаадын тавилан дээр байна уу? Эсвэл одоо ердийн одоо бидний шиг хүмүүст бас байх уу? Байна. Байх уу? Байна. Тэгэд бид дээр нэг гадаад охин 8 настай байхдаа хөөрхөн цаг усаар бурхан болсон байна. Тэгээ дараа төрөлдөө төрөөд тэгээ өмнөх төрлийнхөө одоо эцэг их гэр орон бүх юмыг сансан байна. Тэгээ энэ одоо ерөнхийдөө нөө тэр хүүхдийн эцэг энэ одоо юу яриад байна? Энэ одоо сэтгцэн юм байна уугүй юу гэдэг. Тэгээд хүмүүс дээр очиход энэ хүүхдээ одоо оюухан бол хэрүүс харуул байна. Энэ өмнөх төрлийн юм яриад байх шиг байна гэдэг. Тэгээд бүгдээрээ нэгтлаад очсон чинь гэр эцэг их нэр бүх юм яг таарсан. Тэгээ би тэр үед юу яасан юм аа? Зүгээр яг ингээд өөрөөрөө өвхгээгүй маа тий намайг нэг хүн ингээд алсан юм аа. Миний хавирга руу ингээд юмар зөхиод алсан гэд. Тэгээд нөгөө юуг нь задлан хийгээд үзэхэд хавирга нь ингээд цөмөрцөн байсан баг. Тэгээд тэр гимт хэрэгтнийг хүртэл хэлээд
тэрнийг барьж исэн тийм тохиолдол байгаа. Баруунд. Түрүүн таны хэлснээр одоо бид өвөг дээдсийнхээ энэ уламжилалт шашин за хүмүүс шашин л гэж яриад байдаг. Би бол одоо шашин гэж ойлгодог. Шашин гэхэр нэг тийм буруу юм ярих гэдэг юм шиг. Энэ зүгээр амьдрахын шинжлэх ухаан юм уу гэж ойлгодъё. Хүн байхын тухай шинжлэх ухаан юм уу? Ирээдүйн тухай шинжлэх ухаан юм уу гэж ойлгодъё. Тэгээ энийг ингээд нөгөө нэг хэсэг үгүйсгэж устгаад тэгээд энэ бурхны шашнаас нэлийн алсарсан да. За тийм болохоор зэрэг өнөө цагийн залуус өнөө цагийн магадгүй бидний үеийн хүмүүс төдийлөн сайн дэлгэр өргөн дэлгэр мэдлэг алга. Магадгүй хэлтгий захтай дээлтэй улаан орхимжтой хүнийг лам гэж ойлгодог болохоос биш тэр юу хийдгийг, яадгийг, хэний төлөөийн, юуны төлөөийн, ямар үйл үлддэг юу гэдгийг ч мэддэггүй. За гэсэн мөртлөө нэг ийм юм байна. Нөгөө монголчууд ярьдаг мухар сусаг гэдэг шиг. Дорноговь аймгийн өргөн цэцэрлэг сумын нутагт байрлах хамрын хийд гэдэг дээр их очино. За тэнд сүсэглээд байгаа мó гэхэр зэрэг тойрч явж тэр хавьд нь бизнесч яваад тэгэхээр тэгэхэр зэрэг нэг их таагүй санагддаг тийм. Энэ бол бидний алсарсны шинж баг. Энэ дээр та юу гэж боддог? Энэ зүгээр хүний чанарын тухайн асуудал ч тийм ээ. Ерөнхийдөө бурхны шашны гол сургаал номл бол хүн өөрөөрөө амрал гэж. Энэ бурхны шашны энэ сургаал номыг үзээд явах юм бол хүн гэгэрч болно. Энэ буруу сэтгэлийг бүгдийг дарж болно гэж. Оюун ухааны хувьд гэхэд одоо мэдгэдэггүй юу л вэ? Тэр бүхэн төгөж чадхаар тэр оюун ухаан хөгжиж болно гэж. Харин одоо сэтгэлийн хувьд ямар ч хамтныг ядгалгүй одоо инэрч хайрлах тий бүгдийг инэрч хайрлах тийм сэтгэлийг эцэст нь хүргэж болно гэж. Тийм зүйлийг л бурхны шашинд бурхан гэж. Тэгэхээр бурхны шашны бурхан гэдэг ойлголт бол одоо жаргал зовлон эсвэл ертөнц гариг дэлхийг бүтээгээд идэг тийм бүтээгч эзэн бол биш гэж. Бурхан бол одоо хүний энэ сэтгэлийг ариусч гэгэрүүлж болно гэдгийг одоо бодтой жишээ байна. Сая одоо бурхан багш гэдэг кино гарсан шүү дээ. Тэгээд бурхан багш гэсэн одоо бид гэж энгийн хүн байж байгаа төгсгийгэрсэн бурхан болсон байна. Тэгээд бид бүхэн ч гэсэн одоо төгсгийгэрж болох юм байна гэдгийг бодтой одоо жишээ баг. Тэгээ одоо тэр бурхан болсон арга замыг заагаад үлдээсэн зүйл бол одоо бурхны шашны сургаал ном баг. Тэр бол одоо бид бүхнийг ёс суртахуунтай, сайхан сэтгэлтэй, аз жаргалтай байх тэр арга зам л байгаа гэсэн. Тэгэхээр бид хүн мухар сүсэг төдий биш тэр учирчлагын үүднээс судлах нь бол маш чухал. Одоо бурхны шашинд юу гэж үздэг вэ гэхээр ерөөсөн тийм мухар юм уу, тийм мухар сүсэг, мухар итгэл юм ерөөсөн байхгүй баг. Эхлээд сонсох, дараа нь санах, бясалгах гэсэн юм гурван зарчим дээр өвдөг. Эхлээд бурхны шашны сургаал номыг одоо учирчлагын үүднээс нарийн одоо сонсох. Тэгээд тэр сонсон зүйл яг үнэхээр үнэн үү гэдгийг учирчлагын үүднээс баттай мэдчихэж тэрнийг мэдлэг бол гэж тооцож байгаа. Тэг үнэхээр гэгэрч болох юм уу, болохгүй юм уу, арга зам нь үнэн юм уу, худлаа юм уу? Бүр нарийн тодорхой учирчлагын үүднээс ямар ч хэрэгэлзээгүй мэдлэг болох юм бол тэр бол баттай сүсэгдэр болж байгаа гэсэн. Тэгээ тийм хүнд бол одоо ямар ч хүн юм ярьсан урвах, эргэх юм байхгүй. Үнэн зөв ойлголт байна гэсэн. Тэгээ тэр ойлголтыг одоо дадал болгож хэрэгжүүлж явж байгаа нь бол бясалгал болж байгаа. Тэгэхээр бурхны шашинд юу гэж үзэж байгаа нэхэр зөвхөн сонсох төдий ойлголт бол мэдлэг тооцохгүй. Зөвхөн мухар итгэл. Одоо бид хүн шинжлэх ухааныхан байдаг юм уу? Бид хүн одоо ингэж ном үзээд байна шүү дээ ерөнхийдөө тий. Одоо 10 жил их сургуульд хичээл сурж байна. Тэгээ багш нэг тэгж энэ гэсэн ойлголтуудыг бол бурхны шашинд мэдлэг гэж тооцохгүй. Энэ бол одоо мухар итгэл. Учирчлагын үүднээс эргэлзээгүй мэдчихэж л мэдлэг гэж тооцож. Тэгэхээр бурхны шашинд бол ямар ч одоо тийм мухар сүсгийн юм уу, тиймэрхүү юм бол ерөөсөн байхгүй. Одоо би одоо тодорхойс өмнө шүтэст оюутан байсан. Тэгээ далаа багш сургуулийн төгсөөд тэгээ бурхны шашны сургаал ном үзэх хэрэгтэй гэж айлцсан. Тэгэхэд би энд одоо бакалавр, магистр төгсөөд тэгээ энэ итгэхт бурхны шашны талаар ном үзэж байна. Тэгээ үзэж ихт бол ерөөсөн маш нарийн ухаан байна хэрэг. Эхлээд одоо юмсын гадна талын одоо юмсын мөн чанарыг үний юм уу, худлаа юм уу, эсвэл одоо мөнх юм уу, мөнхс юм агшаагчнаар дэвтэрч гэнэ үгээд гадна талын юмыг эхлээд судалж байгаа. Дараа нь хүн юмыг яаж үнэн зөв таньж мэддэг вэ? Энэ арга ухаанд одоо суралцж гэнэ гэсэн. Одоо нэг бол ингээд 5 метрхүүгээр гэж. Одоо би таныг нүдний ухаанаар ингээд таньж байна те. Нэг бол учир шалтгаан. Одоо уулын цаана утаа гарч байгаа юм бол утаа байгаа бол тэнд гал байх болцоотой гэдэг. Тэгээд харин бясалгал бүтээл ингээд нарийн хийгээд төвлөрөх бясалгал эднэр сайжраад байх юм бол илт мэдлгээд тийм одоо илт мэдл төрөх болцоод юмыг одоо шууд харах, өнгөрсөн одоо ирээдүйг харах тийм болцоо байна хүний далд ухамсарт. Далд ухамсараас одоо мэдээлэл орж ирдэг юм байна л да. Бид бүхэн одоо нэг юмд удаан төвлөрч чадахгүй шүү дээ. Бараг нэг 2-3 минут хүртэл нэг юм төвлөрч чадахгүй. Харин бясалгал бүтээл гээд байгаа лам нар бол 4 цаг, 10 цаг юунд сарнихгүй төвлөрч чаддаг болж байгаа.
Тэгэхээр далд ухамсараас одоо мэдээлэл орж ирэхэд бид бүхэн тэр мэдээллийг барьж авч чадахгүй шууд мартчихад байгаа юм л да. Одоо зарим зүүд гэхэд зүүдэндээ санаж байгаа сэрэнгүүд нь мартах тохиолдол байна шүү дээ, тий. Тэгэхээр бид бүхэн төвлөрч чадахгүй болохоор хурдан мартаад байна гэж. Төвлөрөх чадал сайжраад ирэх юм бол бид бүхэн далд ухамсараас орж ирж байгаа мэдээллийг барих. Тэг өнгөрсөн одоо ирээдүйг харах бололцоо байна гэж ер нь бол хөгжүүлэх юм бол хүн болгонд тийм боломж байна гэсэн үг ер нь бол. Тэгээд одоо энэ арга ухаануудад ингээд суралцж байгаа. Энэ арга ухаан бол маш их хэрэгтэй байна. Тэгэхээр яг ийм арга ухаанд суралцж байгаа лам хүн бол янз янзын мэдээлэлд шууд автахгүй. Үнэн юм худлаа юм дан өөрийн ухаанаар ажиглан шинжилт. Ялангуяа одоо энэ нийгэмд бол сошиалар хэд нэг худлаа мэдээлэл засгалд бүгд дагаад хямраад тавгүйтэл тэгж шít. Энэ бол жоохон буруу. Дан өөрийн ухаанаар ажиглан шинжилт хийх хэрэгтэй гэж. Мэдээлэл бол үнэн байх албагүй шүү дээ. Тэгэхээр бурхны шинэ лам ургууд бол үнэн худлаа дан ажиглан шинжил. Тэгээ үнэн байсан ч тэрнийг сэтгэлийн хямраахгүйгээр ухаалгаар хараад харин бүр хэрэгтэй талаас хараад бяцлал болгоод явах ч бас бололцоо байна. Тэгээ түүний дараа одоо хүний оюун ухаан гэж юу юм? Ямар сэтгэл гэж юу юм? Ямар чадамжтай тэрнийг үзэж ийн нийтгэхэд. Тэгээ тэрний дараа одоо бурхан багшийн сургаал ном руу орж байгаа. Тэгээ бурхан багшийн сургаал номыг зүгээр нэг бурхан айлцсан маа гэд дагах юм уу? Тийм ерөөсөн байхгүй. Яагаад ингэж айлцсан? Үнэн юм уу худлаа юм уу? Дам мэтгэлцэн. Хоорондоо ном аялцж байгаа шүү дээ. Тэгээд тэр мэтгэлцэнээс ерөнхийдөө яг нэг учир шалтгааны үүднээс баттай мэдлэг болоод тэгээд тэр баттай мэдлэгийг дадлуулгоо хэрэгжүүлээ явж байгаа нь бол одоо бяцлал болж байгаа. Маш нарийн сургалт ном байна. Тэгэхээр манайхан бол одоо шашин гэхээр аюу буруу ойлголттой. Эсвэл нэр төдийн нэг ойлголт тэгээд янз янзаар бодох тийм асуудал байгаа. Энэ бол одоо бас одоо байгаа хүмүүсийн буруу гэлтгөө өмнөх одоо нэг 70 жил бурхны шинийг сүйтгэлээ шүү дээ. Тэгээ янз янзын одоо буруу одоо сурчилгаа янз янзын хуулга явцсан. Түүний одоо үлдэгдэл тавигдахгүй байна л да. Одоо барууныхан Европууд одоо Америкууд эднэр яг шудраг оюунаар ингээм юмсыг ажиглан шинжилдэг хүмүүс л ад жаргалтай байгаа арга зам энэ юунд байна. Бурхны шинд байна. Бурхны шинд маш ихээр орж. Одоо дэлхийн бүр том тэрбум тунгууд хүртэл хичнээн эд ойлогтой болж жаргалтай байж чаддгүй. Тэгээд энэ нөө ухаантай хүмүүс яг учир шалтгааны үүднээс үнэн зөв арга зам юунд байна гэд хайсараад бурхны шинд одоо маш ихээр орж байгаа юм. Эд ойлог элбэг байгаад хөрөнгөчнөө ариун байх тусмаа зовлон их байт юм шүү. Ер нь л одоо бусдыг инэрч хайрлсан сайхан сэтгэлтэй хүнд бол одоо өөрийн шунлыг жоохон хорой бусдыг инэрч хайрлсан сайхан сэтгэлтэй хүнд одоо нэр алдар эд баялагч байдаг юм уу те эрх мэдэл байх тусмаа хэрэгтэй байна гэж. Түүний хэрэгтэй зүйлд ашиглаж штэ. Харин ганцхан биел болж бол бусд нь хамаагүй гэсэн яг энэ амж үзэлтэй хүнд бол нэр алдар эд баялаг эрх мэдэл байх тусмаа бүр аюултай байна гэж. Олон түмний хорлох буруу юм хийх. Тэгэхээр одоо эд баялаг хураагаад байгаа эсвэл нэр алдартай болох гэдэг эцсийн үр дүн бол нэг сэтгэл ханамж жаргалтай байдал авах гэдэг шүү дээ. Ер нь бол тий ажил төрөл. Тэгэхэд гадна талдагчны сайхан юм байгаа тэрний үнцнийг мэдрэхгүй бол жаргалтай байх ерөөсөн болцоог болчихдог. Хүн болгоны хувьд л одоо аз жаргал бол харилцан адилгүй шүү дээ. Бид бүхэн аз жаргалыг гаднаас хайгаад байна гэдэг. Өөрт байгаа зүйлийн үнцнийг ерөөсөн мэдрэхгүй байна гэж. Жишээ нь өвчтөе хүн байх юм бол эрүүл байх юм бол маш аз жаргал мэдэрнэ. Одоо та эрүүл байна. Энэ байдлыг мэдрэх юм бол өвчтөе хүн эрүүл байгаа юм шиг тийм ч аз жаргал мэдрэх болцоо байна гэсэн үг нь л. Тэгэхэд бид хүн тэр байдлын үнцнийг мэдрэхгүй сэтгэл ерөөсө гаднаас л нэг аз жаргал олчих юм шиг нэг юмыг бүтээжүүлэх жаргалтай болох юм шиг тийм сэтгэл зүй байна гэдэг. Энэ бол ерөнхийдөө солонгоны хойноос хөөцөлтөд байгаатай ямар ч ялгаагүй зүйл болж байна. Сэтгэл зүйн хөгжил одоо материалын тал ер нь баг сэтгэлийн хөгжил нь арай илүү байж иж жаргалтай байх бололцоотой. Би болоо сэтгэл эд материал алинд нь ч гэсэн байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байхыг л аз жаргал гэж томьёолох нэ дээ. Ер нь л одоо байгаа байдал сэтгэл ханамж байх хэрэгтэй. Байгаа даа хангана. Тийм бид бүхэн бол одоо аз жаргалыг баг хиймлэр л нэг бүтээх гээд байгаа юм шиг оролдоод байна л гэсэн үг л дээ ер нь л. Одоо нэг эд баялаг байлаа гэхэд тэрнийг бүр одоо доор зүйлтэй харьцуулах юм бол нэлээд баян хүн болчихно. Бүр дээшээ харьцуулах юм бол сэтгэлгээний хувьд бол нэлээд ядуу хүн болчихно. Тэр эцсийн үр дүн тэрний сэтгэл ханамж авах гээд байхад сэтгэл ханамж өгөхгүй бол ямар ч хэрэггүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр бид тэгтээ харж байгаа үнцийг энэ сэтгэл дээр л ажиллаж иж сэтгэл ханамжтай жаргалтай байх болцоо. Тэгэхгүй бол одоо энэ хүсэл шунал энэ буруу сэтгэлийг хорихгүй бол дэлхийг эзэлсэн баян хүн байсан ч сэтгэл ханамжтай байж чадахгүй. Ахаад өөр юм хайж гисэн гэсэн. Тийм их одоо юм дутагтаад байгаа хүнийг бол баян хүн гэж хэлэхгүй үстэй. За би одоо болчлоо гэсэн тийм сэтгэл зүйтэй хүн байж иж
тэр хүнийг л одоо баян хүн гэж хэлэх байх юм л. Ахвасаа өхөн өрөөлтэй л гэдэг утга байна тийм ээ. Монголдо ирээд удсан уу? Одоо сая сүүлд одоо ирээд нэг 7 сар болчихоо. Ер нь уудан Монгол нутаг нь уужуу Монгол сэтгэлтэй хүнээр олон байсан. Одоо давчуу сэтгэлтэй Монгол олон болсон. Анзаарав тэрийг. Харин одоо бид хүн яг энэ сэтгэл зүйдээр суурилсан энэ сургалт ном бол маш их хэрэгтэй юм ерөөхдөө. Хичнээн одоо улс орон хөгжөөд, хууль тогтоомд сайн байгаад хүний дотоод сэтгэл зүй өөрчлөлт орохгүй бол гэмт хэрэг, хулгай, дээрэм, хүчирхийлэл гэдэг юм уу энэ бүхэн тасрах ерөөсөн болцоог. Одоо дээр үед бурхны шин яг ингээд дэлгэрсэн үед бол хүмүүс одоо хаалгаан хүртэл чойжилдгүй байсан биз дээ. Онгорхоо явдаг. Хулгай дээрэм байхгүй. Одоо тийм бол амар амгалан мэдтэй ер нь бол. Тэгэхээр одоо бид бүхэн яг энэ ёс суртахуун сайхан сэтгэл ерөнхийдөө нийгэмд их дутагдж байна. Тэгэхээр энэ ийшэн чиглэсэн энэ сургалт номыг бол одоо сайн хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээ миний зүгээс Нарва институт гээд байгуулсан. Тэнд ерөнхийдөө яг энгийн хүмүүс зориулсан эрхэм сэтгэлийг амар амгалантай байлгах уу, энэ буруу сэтгэлийг яаж дарах уу гэдэг арга замыг яг 2 жилийн нэг академик төвчний бас сургалт явуулж байгаа. Одоо нэг 3 анги авцсан. Тэгээ хичээллээд байж байна. Хоёулаа энэ ярилцлагын турш хүмүүний сэтгэл гэдэг их том эрхтэн бас их эмзэгхэн тийм эрхтний тухай ярилцлаа. Энэ насанд хүмүүн гэдэг энэ амтан хамгийн их чухалчлан эрхэмлэгчтэй зүйл бол сэтгэл юм байна гэж ойлголоо, тийм үү? Тийм зөв. Боловсрал, ухамсар гэдэг нэг хоёр зүйлийг хүмүүс нэгтгэж яриад идэв. Та энэ дээр юу гэж боддог вэ? Ерөнхийдөө боловсрал бол жинхэнэ одоо гүн ухааны их юм уу нарийн боловсрал бол энэ сэтгэл рүү чиглэсэн амар амгалан болох аз жаргалтай байх боловсрал байж ижил жинхэнэ зөв боловсрал болохоор байгаа. Одоо бид хүн яг хүүхдүүдийн уг нь багаас нь одоо шашнаас ангид ёс суртахуун байдаг юм уу? Ерөнхийдөө багаас нь ёс суртахуунтай сайхан сэтгэлтэй зөв хүн болгож хүмүүжүүлэх тэр тал дээр л анхаарах хэрэгтэй. Одоо боловсролын систем бол яг одоо бүрэн хангалтгүй байна гэсэн үг л дээ. Бид бүхэн хичнээн одоо ертөнцийн янз янзын боловсрал эзэмшээд тэгээд сэтгэл амгалан биш байх юм бол бас хэрэг байхгүй шүү дээ ер нь. Монголчууд өөрсдийгөө их дээд төрлийн дээд заяаны гэж ярьдаг. Бас тэгж боддог ч хүмүүс олон байгаа. За тийм ч утгаараа магадгүй энэ их газрын зүрхэн дээр Азийн цээжинд оршдог байх. ертөнцийн хүн бүхний үздэггүй дөрвөн улирлыг үзээд хүн бүхний үздэггүй аз жаргалыг үзэж эдэлдэг байх. Тэгвэл Монгол хүн өнөөдөр таны саяын ярьж байгаа шиг урдын монгол шиг биш болсон. Өмсдөг хувцас иддэг хоол, авиралдаг авираасаа ахуулаад бүх юм өөр болсон. Уг нь Монгол монголоороо байвал их зүгээр байгаа юм. Ингийн тулд яах ёстой? Яг монголчууд бол их язгуур өндөртэй, их тийм буянтай ард түмэн. Одоо дээр үед одоо энэ бурхны шний их хүлэгний шин гэж байгаа. Хамаг амьтны төсөнд тулд би бурхан болё. Хамаг амьтны туслахын тулд би бурхан болё гэсэн сэтлэр явж байгаа. Их хүлэгний шин. Одоо ийм номтой учрна гэдэг бол ерөөсөө нөө зүү төш байгаас гэмээр маш их буйны үр дүнд ийм шалтгаан нөхцөл бүрдэх юм байна л да. Одоо уг шалтгаангүй ямар нэг юм бүтэхгүй шүү дээ. Ер нь л тэгэхэд Монголд одоо дээр үеэс ингээд бурхны шин ялангуяа их хүлэгний шин тэгээд тарины одоо ном эднэр их дэлгэрсэн байна. Энэ талаас харах юм бол ерөнхийдөө маш их буянтай ухаанлаг ард түмэнд л одоо ийм ном дэлгэрэх болцоод. Тэгээ ерөнхийдөө олон төрлийн шин байна шүү дээ. Христ, Лазар эднэр гээд. Ялангуяа ийм ухаалаг язгуур өндөртэй ард түмэнд бол тэр ухаанд нь таарсан бас гүн гүнзгий сургаал номлох хэрэгтэй. Бүр наадлын юм байгаад байж болохгүй. Тэгээ нийтгэхт одоо ном үзэж байгаа лам нарыг одоо харьцуулахад бол Монгол лам нар маш ухаан сайтай байна. Одоо саяхан хэд одоо анги дамбын одоо лаарам гээд цолтой одоо их багш ингээд төрлөө одоо урд нийтгэхт хэдэн мянган лам нараас 20 гаруй жил үзээд тэгээд нэгт орж тэр олон лам нараас тэгээд төвд хил дээр төрөлх хил дээр өөр хил дээр үзэхэд нэгт орж. Монголчууд бол яг ингээ хичээгээд явах юм бол маш их ухаан сайтай байна. Нэг гим жоохон залах уу ажиглаж. Тэгэхээр энэ яг сэтгэлгээний энэ сургалт ном л их хэрэгтэй л дээ. Ер нь бол
сэтгэл рүү чиглэсэн сургалт номыг л сайжруулж, бусдыг инэрч харилцан сайхан сэтгэлийг сайжруулж ижил одоо нийгэм өөрчлөлт орох болцдог. ертөнцийн өнгөний тойл бол хар цагаан гэдэг хоёр өнгө байдаг. Тэрийг нь хүн гэдэг амтан харах нүдэндээ хар цагааныг алаглуулсан байдаг. Яг энэтэй утга нэг Монгол хүнд нэг сайн дээд төрлийн чанар байлаа гэхэд залах уу гэдэг нэг үндэсний том зовлон байна, тийм ээ. Энийг бол түрүүн таны ярьдаг тэр бясалгах гэдэг юм уу, бодох, унших одоо энэ бүхнээр л ялах байх та. Энэ залах уу гэдэг энэ том одоо юу гэдэг юм бэ? Тахалгаа хэлэхээр айгу муухай сонсогдох байх тийм. Нэг үндэсний том байна. Тэг ерөөхдөө сургалт ном л хэрэгтэй л дээ. Одоо энэ хүний бие их хийж түрүүнд хэлсэнтэй бурхан ч болох болцтой юу хийж бүтээх болцтой. Ийм үнцэнтэй бие авцсан шүү дээ. Энийний хэргийг гаргая гэсэн сэтгэл зүй бас байгаа хэрэгтэй. Одоо дээрэс нь одоо ямар нэгэн хийж бүтээх гэж байгаа зүйл юм уу, сурж байгаа зүйлийнхээ энэ одоо ямар үр дүнтэй, ямар хэрэгтэй зүйл юм бэ гэд тэр талын эхлээд үзээд байх юм бол одоо залхуурахгүй тийшээгээ зүтгэх зорилготой байх тийм арга зам нэгдэж байна гэж байна. Зарим тийм хүмүүс байдаг шүү дээ. Яг яах гэж байгааг мэдгүй энэ тийм юмд хэрэгтэй гэсэн гэл хэрэглээ яваад байдаг тийм хүмүүс байдаг шүү дээ. За сайн сайхны хажуугаар бас сар зүйл байна гэдэг түрүү ярьлаа. Тэгээд магадгүй нэг уулын орой дээр гэдэг юм уу, нэг даваан дээр нэг хүмүүс явж байгаа нэг газрын хил тогтоогоод юм уу, эргэж буцахтаа тэмдэг тавиад юм уу, нэг хэдэн чулуу овоолоод орхичдаг. За тэгэнгүүт тэргээр явсан хүн бүхэн л нэмсээр гад их сүрлэг том овоо гэж зүйл болдог. За тэр бол хэн нэгэн номтой лам гэдэг юм уу, ховрог хүн очиж одоо амьлуулж үншиглэх гэдэг юм би одоо хэллэгийн сайн мэдэхгүй байна. Тэгээгүй байгаа тохиолдолд очоод тэр нь сүсгэлэн залбираад овоон дээр зогсон шүү, өргөл өргөе шүү гэл ингээд ярьдаг. За монголчуудад бас тийм зөөр одоо үгч байна. Овооны ихэн танд олзны ихэн надад гэж бас нэг тийм шунлын сэтэлтэй. Тэгэнгүүтээ их сүсгэлээд байгаа юм болов гэд ингээ харахаар тойрч ингэж 3 тойрч гороолчингуудаа тойрч сууж бийцчээ яваад гэдэг энэний утга юу вэ? Ерөнхийдөө одоо их хүсэн 6 зүйлгээд түрүүнд хэлсэн дээ. Одоо лус савдаг, онгод тэнгэр янз янзын зүйл байна гэж. Тэгэхээр одоо тэр овоог хүндэтгэх тэнд л одоо тэр газрын эзэн лус савдгийг одоо хүндэтгэж чинь гэсэн үг шүү дээ ерөнхийдөө. Тэгээ одоо тэр бусдыг лус савдгийг хүртэл одоо инэрч харилцсан. Тэн дээр бол одоо бусдыг инэрч харилцсан сайхан сэтгэл сайн бяцлахуул хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Гэхдээ бурхны шины аврал одуулах гэсэнд бол төгс гэгэрсэн бурханд л аврал одуулна гэж. Тэгэхээс одоо төгс гэгэрэг одоо тус авдаг онгод тэнгэрч гэдэг юм уу, тийм зүйлд одоо яг туйлын авралт барьж болохгүй гэж. За яг хөө хэргийн тухайд одоо үүс даатах ч юм уу, анд нөхдийн журмаар одоо энэ туслаач гэсэн байдлаар хүндэтгэл бол байх хэрэгтэй. Тэгэхдээ туйлын авралт бол барьж болохгүй гэж. Яагаад вэ гэвэл одоо тэр лус авдаг эднэр чинь төгс гэгэрсэн бурхан биш үү? Тэгэхээр овоо тойрж явахдаа аль болох одоо байгаль дэлхийг хайрлах, тэр одоо иргэн тойрны хог хаяг тариад байгаа тэр бол буруу зүйл баг. Харин юман даатгах ч гэдэг юм уу те. Тэгээ дээрэс нь одоо байгаль дэлхийг хайрлах. Тиймэрхүү байдлын сэтгэл зүйг сайн төрүүлвэл харин цагаан цэвэрлээд явж явах хэрэгтэй. Тэгээ яг бурхны шний лам хурууд бол тэр овоо эднэрийг одоо мандал болгож бяцлагаад багштай өргөж барих тиймэрхүү юм бас байна. За урдын цагт зөв уншижсэн зүйлээс ярьж байгаа ямар амьдрч байсан биш те. За эрдэмтэй ховрогууд илүү их бусдаас төрүүлж дуграад би чадна, би мэднэ, би тэгнэ, би ингэнэ гэдэггүй байж л те. Гэтэл одоо годамж талбай хаасайгүй л үзэн харна, оншлон, ирээдүг хэлж өгөн энэ төр гэдэг ийм хаяг сурчилгаа зар их болж энийг би зүгээр магадгүй богинохон бодолтой түрүүний таны хэлдгээр уншаад өнгөрсөн тийм хүмүүс байдсан болов уу гэж боддtiin. Би жоохон хүн муугар хэлэх гээд байна. Ерөнхийдөө одоо мэрэг төлөг одоо байх болцоотой зүйл. Одоо яг жинхэнэ одоо он ширдэм гэх юм бол нөгөө төвлөрөх бяцлал эднэрийг хийж нэг юм дээр 4 цаг тэрнээс илүү цаг бяцлагж ярьдаг болж жинхэнэ илт мэдэл төрнө. Тэр үед бол одоо жинхэнэ өнгөрсөн одоо ирээдүг бодтой харах болцоод. Тийм эрдэм олоогүй хүмүүс л одоо нэг онгод тэнгэрч байдаг юм уу? Эсвэл нэг сахиу шүтэнч байдаг юм уу? Янз янзын юмтай холбогдоод хэлэх тохиолдол байгаа ер нь бол тэр бол болцоод байна. Тэгвэл одоо тэр хэлж байгаа зүйл зөв зүйл хэлж гин үү, буруу зүйл хэлж гин үү гэдгийг бас ажиглан шинжлэх хэрэгтэй. Одоо мэрэг төлөгч юм уу? Одоо шид бүтээл эднэр бол яг туйлын гол аврал бол биш.
Бурхны шний хамгийн гол аврал юу вэ гэхээр зовлонгийн шалтгаан болсон энэ буруу сэтгэлийг дарах арга ухаанд суралцж ижил гол аврагдах болцоотой. Харин одоо тэр мэргэлдэг хүмүүс байлаа гэхэд тэр хүн одоо ном эрдэмгүй, бусдыг инэрч хайрлсан сайхан сэтгэлгүй бол эсэргээр нь бүр аюултай болж байгаа. Одоо хүний зовлон дээр тоглолт хийж байгаа хүмүүс хүртэл одоо байж шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр одоо бид хүн энгийн сүсгтэй олны одоо боловсрал мэдлийг нэлийн өндөр байх хэрэгтэй. Сайн судлах хэрэгтэй. Харин тэр мэргэлж ярих юм уу эрдэм чадал байлаа гэхэд сэтгэл зүйн хувьд бол одоо бусдыг инэрч хайрлсан сайхан сэтгэлтэй. Дээрээс нь одоо ингээд Бурхны шний сургаал номоор суралцсан тэр арга замыг заах тийм багш хүн байх юм бол энэ хоёр хоёулаа байвал маш хэрэгтэй байна. Тэгэхээс одоо яг тийм сэтгэл зүйн хувьд боловсроогүй буруу сэтгэлтэй зүгээр нэг ашиг хонжооны төлөө мэрийг тавьж барих тиймэрхүү байдал бол төдийлөн сайн биш. Бүр эсрэгээр аюултай ч явах болцоо. Та сая нэг авралын тухай ярьлаа. Юунаас хэнийг аврах гэж байгаа вэ? Одоо Бурхны шний одоо авралын орон гэдэг байгаа. Жишээ нь одоо бид хүн бороо орж байгаа юм бол нэг зонтог барьлаа гэж үү. Тэгвэл тэр зонтог борооноос аварч шүү дээ бид хүний. Тэгэхэд бид хүн зовлон хүсэхгүй байна. Энэ насанд амгалан хүсэж чинь тий. Зовлон хүсэхгүй дараа төрөл тэгэхэд муу заяаны зовлон хүсэхгүй байна. Тэр зовлонгоос алах энэ буруу сэтгэлийг дарах аврал юу вэ гэхээр Бурхан нам хувраг гур байна гэж. Тэгээ түрүүнд хэлсэн Бурхан бол одоо яг бид хичиг энгийн хүн байж байгаа төгсгөөр ярьсан. Нөгөө сэтгэлийг гээрүүлсэн, буруу сэтгэлийн дарцсан, оюун ухаан, сайхан сэтгэл хоёрыг тултал хөгжүүлсэн гэсэн. Бид бүхэн одоо тийм болё гэсэн итгэл үнэмшлэр явж байна л гэсэн ер нь бол. Тэгээ тийм болохын тулд болох болцоотой гэдгийг бодтой харуулсан байна шүү дээ Бурхан багш. Тэнд хүрэх арга зам нь одоо Бурханы ном байна. Бурхан ном хувраг гурвын гол аврал юу юм бэ гэхээр ном аварна гэж. Хүн өөрөөрөө аврал, буруу сэтгэлийг дарах тэр арга ухаанд суралцж ижил аврагдах болцоотой гэсэн. Тэгээд лам хуврагууд бол одоо тэр авралын оронд багтж байгаа нь бол нэлээд дээд түвшинд хүрсэн лам хуврагууд бол багтж байгаа. Тэгээ одоо энэ Бурхны шний сургаал номыг судлаад хэрэгжүүлээд ингээд сэтгэлийг амар амгалан байлгаж болж байна. Ингээд ад жаргалтай байж болж байна гэдгийг үлгэр жишээ харуулад тэгээ хөтөлж ийн гэсэн үг ер нь бол. Тэгээ Бурхан ном хувраг гур бол яг зовлонгоо салъя төгс гэгэрий гэж байгаа хүмүүсийн бол авралын орон баг. Жирийн ардуудын дунд байнгын яригчээдэг нэг зүйл нь тамд яваажин гэдэг хоёр зүйлийн тухай ярьдаг. Энэ яг байт юм уу? Яг бид хэдий яг энэ ертөнц шиг ийм байх болцоогүй. Жишээ нь одоо хүн хийгээгүй үйлтэйгээ учрахгүй гэж байгаа шүү дээ ер нь бол тий. Үнэхээр одоо тийм хэрцгий муу тэгээд хийсэн бол тэр хийсэн үйлийнхаа үр дүн бас эдлэхээс өөр аргагүй шүү дээ ер нь бол. Тэгэхээр яг энэ үлийн үр талаас бодох юм бол үнэхээр муу үйл хийсэн бол одоо тэр халуун хүүдний зовлон гэдэг шиг тийм зовлон амсах үйл хураацсан л бол бас хураахаас эдлэхээс өөр аргагүй л байгаа юм л да. За их баярлалаа. Тэгэхээр одоо нэг зүйлийг маш их чухалчлан асуухыг хүсэж байна. Та бид хоёрын ярилцлаганд дээд төрлийг олох гэдэг юм уу? Тэр дараа төрлдөө сайн сайхан газар очих, магадгүй эргээд хүн болох, за бүр одоо дахиад халуун бүлдээ хүн болж төрөх тухайд. Ингийн тулд хүн мэдээ сэтгэлээ инхрийлвчтэй юм байна. Сая таны ярианд нөгөө нэлээд дээд зэрэглийн ламнарал тийшээ одоо хүрэх боломжтой юм шиг би ойлголоо. Жирийн одоо би одоо яавал дахиад дээд төрлийг олж болох юм? Гүү. Тэр нөгөө авралын оронд багтж байгаа нь бол одоо нөгөө бод сэтгэл хоосон чанар одоо нэлийн дээд түвшинд хүрсэн хүн гэсэн утгаар хийсэн. Тий. Тэгэхээр одоо бид хүн дараа төрлөө сайн төрөл авъя гэх юм бол одоо хийж байгаа үүлэндээ их хянамгаа байх хэрэгтэй. Одоо бусдад хоролтой үйлийг сайн дэвчих хэрэгтэй гэсэн. Хэрвээ алдаа гаргаад буруу үйл хийсэн бол түүнийг намжлах хэрэгтэй гэж. Буруу үйлийг намжлахад одоо дөрвөн хүчин зүйл байна гэж. Эхлээд одоо би бусдад хоролтой муу үйл хийжлээч гэсэн гимших сэтгэл. Маш хүчтэй ингээ гимших юм бол би энэ алдаагаа ахид автахгүй бай гэсэн сэтгэл төрнө гэж. Би ахид автахгүй шүүгээ хоёрт бол хорих хэрэгтэй гэж. Гурав дахь нь бол одоо ерөнхий хүч гэж байгаа. Хүний гомдоосон бол уучлалтгүй. Эсвэл одоо муу үйл хийсэн буюу хураахч байдаг юм уу те. Тэгээ дөрөвдөх нь одоо шүтээний хүч гэж байгаа. Шүтээний хүч гэж байгаа бол одоо хүний сэтгэлд юу үнцэнтэй байна? Тэр үнцэнтэй зүйл одоо багш байдаг юм уу? Эсвэл бурханд хамлалт өгөх юм бол тэр зүйлийг яхид автахгүй байна л да. Тэгэхээр ерөнхийдөө дараа төрөл сайн төрөл авъя гэх юм бол 10 хар нүгэл тэргүүтээ энэ буруу үлийг төвчж ижил дараа төрөл сайн төрөл авах болцоотой гэсэн юм ер нь бол. За их баярлалаа.
Бидний урилгыг хүлээж аваад манай студид бас хүрэлцэн ирээд олон сайхан зүйлийн тухай манай Эрдэнэтийн үзэгчдэд бас ярьж өгсөнд их баярлж байна. Тэгээд өргөн удам нутагтай Монгол нутгийн Монгол хүн бүхэн уужуу хоолын сэтгэлтэй байдаг. Яг энэ утгаараа таны номын тэр ариун үйлд халахын минь заяа түшээсэ гэж хүсэж байна. Та ч гэсэн Монгол нутгийнхаа заяаг түшиж Монгол хүн бүхний цаашдын гэгэн амьдралын төлөө бас сүсгэлдэг бах, залбирдаг бах, бас тэдний төлөө юу гэдгийг номын үйл үлддэг баха гэж найдаж байна. Таны цаашдын номын үлд одоо өндөр амжилт хүсье. За баярлалаа. Таны цаашдын бас бие лагшин сэтгэл тунгалаг ариун байгаасай гэж хүсэж байгаа. За баярлалаа. Ерөнхийдөө би одоо багшаар ном хөтөлөө сүүлийн 4 жил тасралтгүй одоо бусдыг инэрч хайрлсан сайхан сэтгэл бяцлахж байгаа. Нэг ч хоног таслаагүй. Тэгээ одоо аль чадхаараа одоо энэ хүний сэтгэл амгалан жаргалтай байх арга замыг аль чадхаараа бас нэг амьтны төсийг үлдэх гэсэн зорилготой явж байгаа. Тэгээ миний зүгээс одоо та бүхнийг эрүүлэн сайн сайхан байхын тухайд бурхан шүтэнд даварлаад болж байнга бас таатахад залбирч байх болно. За их баярлалаа. Тэгээ бүх хүмүүсийн нэрийг хэлэх боломжгүй гэхдээ бүх монгол хүний төлөө залбирч байгаа гэж ойлгож байна. Их баярлалаа. Наран өглөө гийж мандаад баруун хоошоогоо тонгойдог. Энийг хүний амьдралын нэг өдөр гэж нэрлэдэг. Энэ нар мандсан өдөр шиг хүн бүхний сэтгэл гэрэлтэй гэгээтэй байгаасаа гэж хүсэж байгаа юм. Хүн бүхэн энэ насныхан амьдрал нь ямхаас алд хүртлийн хэмжээтэй байлаач гэсэн сэтгэл гэдэг нандин эрхтнийг инхрийлвэштэй гэдэг тухай үзэгч та бүхэн сая сонссон баг. Хүн амьдралынхаа эхлээс төгсгөл хүртэл ирээдүй хойчийн тухай, ирээдүй хойчд хүрэх төр алсын аз жаргалын тухайд бодож мөрөөдөж явдаг. Тэндээ хүрэхийн тулд хүн нэг хормигч, нэг мөчигч буруугаар биш гэрэл гэгээгээр өнгөрөөж явах юм учиртай байна. Өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад манай студид ирсэн эрхэм зочны хүмүүн гэдэг амьтны тухай, хүмүүн гэдэг амьтан яаж аж төрөх тухай, ирээдүй хойчийн тухай бит хоёрт олдсон энэ жоохон хугацаанд ярилцсныг үзэгч та бүхэн үзсэн баг. Хүн бүхэн өөр өөрийгөө хичээвэл их орон минь хөгжин, их орон минь хөгжиж, их орон минь сайхан байвал иргэн таа ч гэсэн бас сайхан байх. Ийм тавилантай баха гэж бодож байна. Бидний бэлдсэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овголсон халуун зүрхний уйрал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн өргөстөөрчлөнд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг.